Чингис хаан олон улсын нисэх буудал үзүүлж байна. Чингис хаан олон улсын нисэх буудлаар жилд ойролцоогоор 12,500 нислэг үлдэгдэж, дотоодын болон олон улсаас нийт 1,10,000 гаруй зорчигч зорчиж, ойролцоогоор 5,520 тонн ачаа шуудан зөөвөрлсөн байна. Чингис хаан олон улсын нисэх буудал нь Монголын иргэний агаарын тээвэр, Хүннү Air, Aero Mongolia тэргүүтэй дотоодын авиакомпаниуд, Air China, Aeroflot, Korean Air, Turkish Airlines зэрэг олон улсын авиакомпаниуд нийт 10 гаруй авиакомпаниудтай хамтран ажилладаг ба олон улсын 17 хот, дотоодын 14 байршилд нийт 30 орчим чиглэлд нийслэг үлдэж байна. Чингис хаан олон улсын нисэх буудал нь 1986 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос баруун урд зүгт 14.7 км-ийн зайд байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаас хойш нисэх буудлаар зорчсон зорчигчдын тоо тасралтгүй өссөөр 2013 онд 1 сая зорчигч давсан нь бидний олон жилийн хичээл зүтгэлийн илэрлэл юм. 1957 оны 2 дугаар сарын 22-ны өдөр бүгд Нанд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Монгол улсад анх удаа иргэний агаарын тээвэр байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотын буян тухай нисэх онгоцны төв буудал нэртэйгээр анхны нисэх буудал байгуулагдсан юм а. 1986 онд одоогийн ашиглагдаж буй нисэх буудлын байгууламж баригдсан ба буян тухай олон улсын нисэх буудал хэмээн нэрийдэж байсан бол 2005 оны 12 дугаар сарын 21-ний өдөр засгийн газрын тогтоолоор нисэх буудлын нэрийг Чингис хаан олон улсын нисэх буудал болгон өөрчилсөн юм а. 1995 онд Чингис хаан олон улсын нисэх буудал 179 орны 1680 гаруй нисэх буудлыг игнэндээ нэгтгэсэн олон улсын нисэх буудлын зөвлөд гишүүнээр нэгдснээр иргэний агаарын тээврийн олон улсын ажиллагаанд идэвхтэй оролцох болсон юм. Дэлхийн жишгт хүрсэн үйлчилгээтэй шилдэг нисэх буудлыг бид хамт та бүтээн. Барилга байгууламж 1981-ээс 1986 болон 1994-өөс 97 онуудад өргөтгөл, шинжилэлт хийгдснээр 3100 м2-ыг харьцах нь 45 м хэмжээтэй асфальт бетон нисэх зурвас, 2000 м-ийг харьцах нь 50 м хэмжээтэй шороо нисэх зурвас, хүнд даацын агаарын хүлэгт үйлчлэгээ хийх чадaltaй 4D категорийн аэродром, 122,100 м2 хэмжээтэй перрон талбай, агаарын хөлгийн 15 зогсоол, зорчигчийн 4 ширхэг гүүрэн шаттай болж олон улсын стандартад нийцсэн нисэх буух зурвастай, нисэх буудлын болон газрын үйлчлэгээний хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоногдсон орчин үеийн нисэх буудал болж өргөдсөн юм а. Чингис хаан олон улсын нисэх буудлын баруун хэсэгт нисдэхийн болон зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй олон улсын иргэний нисэхийн байгууллага, иргэний нисэхийн дүрмийн 139-ийн шаардлагын дагуу 8 дугаар зэрэглэлийг хангасан гал унтраах авран хамгаалах орчин үеийн тусгай багаж тоног төхөөрөмжүүд бүхий аврах баг байрладаг. 2013 онд том оврын агаарын хөлөгт үйлчлэх 4-р хүзүүвчийг шинээр сүрлүүлж, тэмдэглэгээ хийж ашиглалтанд оруулсан ба хоолойг тойрч гарах 35 м-ийн урттай 8 м-ийн өргөнтэй автозамыг барьж ашиглалтанд оруулснаар онгоц хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлж, зорчигч хүлээн авах үйл явцыг илүү хурдасгав. Чингис хаан олон улсын нисэх буудал нь 1986 онд цагт 500 зорчигч хүлээн авах чадал бүхий нисэх буудал байсан бол одоогийн байдлаар олон улс, орон нутгийн явгчдын танхим, олон улс, орон нутгаас иргэждийн ачаа хүлээлгийн танхим, мэдээллийн цэгийн үйлчлэгээ бүхий угтан авагч, үдэн гаргагчийн хүлээлгийн зал гэсэн зохион байгуулалтаар цагт 1000 хүнд үйлчлэх хүчин чадалтай 24 цагийн үйлчлэгээтэй орчин үеийн нисэх буудал болон өргөжөөд байна. Олон улсын явх танхим нь нисэх буудлын 2 давхурд баруун жигүүрт байрладаг. Тус танхимд олон улсад зорчих гэж буй зорчигчид бүртгэлээ хийлгэн нэвтрэн орох ба нислэгээ хүлээх зуур бизнес танхим, кафе, их хүүхдийн өрөө, татваргүй барааны дэлгүүрүүд, номын дэлгүүр, мөн үндэсний хэв шинж бүхий бэлэг дурсгалын дэлгүүрээр үйлчлүүлэх боломжтой. Орон нутгийн явх танхим нь нисэх буудлын зүүн жигүүрт байрлах ба зорчигчид 2 давхурд бүртгэлээ хийлгэн 1 давхар руу бууснаар орох ба дотоодын нислийн чиглэлд нисэх авиакомпани зориултын автобусаар нисэх онгоцонд хүргэгддэг. Олон улс, орон нутгийн ачаа хүлээлгийн танхим нь нисэх буудлын 1 давхурт байрлах бөгөөд 2013 онд тус танхимуудад засвархийн нэгтгэж үйлчлэгээний талбайн ашиглалтыг сайжруулах замаар ачаал ихтэй үед орон нутгийн эрх заалыг олон улсын зорчигчдод үйлчлэх боломжтой болгон шинжлэн өөрчилсөн. Үдэн гаргагчийн заал нь 2 давхурт байрладаг бөгөөд олон улсын явх танхим талд мэдээллийн цэг байрладаг. Угтан авах заал нь нисэх буудлын 1 давхурт олон улс, орон нутгийн ачаа хүлээлгийн танхимтай залгаа байрших бөгөөд такси болон автомашины зогсоолд ойрхон байрладаг нь угтан авагч болоод нислэгээс бууж буй зорчигчдод тээврийн хэрэгсэл, таксинд хүрэх зай, хугацааг бууруулах ач холбогдолтой юм. Үйлчилгээ. Чингис хаан олон улсын нисэх буудлын 2 болон 3 давхруудад татваргүй барааны дэлгүүр байрлах ба гадаадын олон нэр төрлийн бүтээгдэхүүнээс гадна үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдийг худалдан авах боломжтой.
2 давхрын дэлгүүрүүд нь олон улсаас Монгол улсад ирж буй зорчигчдод зориулсан бол 3 давхрын дэлгүүрүүдээр олон улсад нисэх гэж буй зорчигчид үйлчлүүлэх боломжтой юм. Мөн ирж болон явж байгаа зорчигчид дараах танхимуудаар үйлчлүүлэх боломжтой байдаг. Бизнес танхим. Нисэх буудлын 2 дугаар давхарт байрлах бизнес танхим нь 80-аас 100 зочин нэг дор хүлээн авч үйлчлэх боломжтой бөгөөд зорчигч, хил, гайл, аюулгүй үйлчлэг, ачаа тээшний хүргэлт үйлчлэгийг нэг дороос авах бүрэн боломжтой. Орон нутгийн нислэгээр зорчиж буй дипломат зорчигчдод захиалгаар болон энгийн зорчигчдод үйлчлэгийг үзүүлдэг. Мөн албан ажил, уулзалт хийх тоглогөөрөө интернет, утас, факс, сонин хэвлэл зэрэг үйлчлэгийг авах давуу талтай. Монгол улсын төрийн өндөр албан тушаалтан, гадаадын өндөр дэд хэмжээний зочин, төлөөлөгч, Монгол улсад суугаа гадаад орны болон Монгол улсаас гадаад оронд суугаа дипломат байгууллагын тэргүүнүүдийг угтах, үдэх ёслолын ажиллагааг тус танхимд зохион байгуулдаг. Зорчигч болон угтан авагч, үдэн гаргагч хэн бүхэнд хэрэг болдог банк, үүрэн телефон, төрийн үйлчлэгээний түз машин, сав баглаа буудлын үйлчилгээ, шуудан, бэлэн мөнгөний автомат машин, кафе, хүнсний дэлгүүр зэрэг нь 2 давхарт байрладаг. Ачаа шуудан тээвэрлэлтийн цогцлборт 2013 онд өргөтгөл хийж импортын заал талбайг 360 м2-аар нэмэгдүүлсэн бөгөөд одоо нийт $2230.9 м2 талбайтай. Ачаа шуудан тээврийн цогцлбор нь нэг ээлжиндээ 80-аас 125 тонн ачаа шууд хүлээн авч дамжуулан өргөх хүчин чадалтай экспорт, импортын агуулга, тус бүр нь 390 м3 эзлэхүүнтэй гайлын төр агуулга, аюултай ачаа, үнд ачаа болон тусгай шуудан хадгалах зориулттай агуулга, зориултын хөргөх өрөөтэй 2016 онд СМ-ийг даргалах 11 дэх удаагийн дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг Монгол улсад хүлээлгэсэн билээ. Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд нисэх буудлын 3 дугаар давхрыг бүхэлд нь дахин төлөвлөж 2088 м2-ад ашигтай талбай бүхий олон улсын транзит танхимыг ашиглалтанд орууллаа. Тус танхимд олон улсын жишгт нийцсэн бизнес лаунж, ресторан, кофе шоп, тамхины өрөө, татваргүй барааны дэлгүүр үйл ажиллагаа явуулж эхэллээ. Олон улсын явагчдын хүлээлгийн танхимд хүүхдийн тоглоомын өрөөг ашиглалтанд оруулж, олон улсын явагчдын танхимын хоолой болон хүлээлгийн танхимд бүрэн засвархийн, агаарын хөлгийн зогсоолд шинээр дунд оврын 9 агаарын хөлгийн зогсоол барих зэрэг ажлуудыг гүйцэтгэлээ. Чингис хаан олон улсын нисэх буудал нь цаашид олон улсын агаарын тээврийн дамжин өнгөрөх чухал бүс нутаг болох ихээхэн ач холбогдолтой юм. Дэлхийн жишгт хүрсэн үйлчилгээтэй шилдэг нисэх буудлыг бид хамт та бүтээн.